Сайн бацхан уу манайхаа та нартай гайхалтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээ хамтдаа Йонатан болон түүний хөвгүн Мефибошетийн талаар хамтдаа ярилцах болно. Саул өөрийн хөвгүн Йонатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүн Йонатан Давидэд их хайртай байж, тийм учраас Йонатан Давидэд "Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Тиймээс өглөө болгоомжтой байж далд газар нуугдах тун. Би гадагш гарч чиний байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон чиний тухай эцэгтэй ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх юм бол чамд мэдүүлье" гэжээ. Дараа нь Йонатан эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж, "Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн бол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэх тун. Учир нь тэр амиа үл хайрлан Филист хүнийг цохин устгаж эзэн бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ" гэв. Саул Йонатаныг хэлхийг сонсоод тангараглан "Эзний амьд буугаар тангаргалъя. Тэр алуулагдахгүй" хэмээн өгүүлв. Тэгээд Йонатан Давидыг дуудан эдгээр бүх үгийг түүнд мэдүүлв. Йонатан Давидыг Саул руу дагуулan очсонд Давид урьдын адил Саулд үйлчлэв. Дахин дайн эхлэхэд Давид явж Филистчүүдтэй тулалдан тэднийг ихээр хядсанд тэд Давидаас зүгтав. Саул өөрийн гэрт гартаа жад байран сууж Давид Саулын дэргэд өөрийн гараараа босоо ятгаар тоглож байтал эзнээс ирсэн муу сүнс Саулыг дайрав. Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөндөө оргон зайлав. Дараа нь Саул Давидын гэрлүүн элч нарыг илгээн түүнийг мануулж өглөө болохоор түүнийг алах гэж байв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидэд "Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна" гэв. Ийхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад зугтаж зайлав. Давид оргон зугтааж Рама руу Самуэль дээр ирж Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуэльд өгүүлв. Тэрээр Самуэльтэй хамт Наоитод очиж суув. Нэг хүн Саулд "Давид Рамагийн Наоитод байна" хэмээн мэдүүлв. Тэгээд Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг иш үзүүлэгчид иш үзүүлэн Самуэль тэднийг удирдах байхыг элч нар хараад Бурхны сүнс Саулын элч нарт ирэхэд тэд ч мөн адил иш үзүүлв. Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн адил иш үзүүлв. Ийхүү Саул 3 дахь удаага дахин элч нарыг илгээсэнд тэд ч мөн адил иш үзүүлв. Тэгээд Саул өөрөө Рама руу явж Сэхүүд байдаг нэгэн том худаг руу ирэв. Самуэль Давид нар хаана байна хэмээн Саул асуусанд нэг хүн "Тэд одоо Рамагийн Наоитод байна" хэмээн өгүүлв. Саул тэндээс Рамагийн Наоит руу явсан ба түүнд Бурхны сүнс ирж тэрээр Рамагийн Наоитод хүртэл үргэлжлүүлэн иш үзүүлж явв. Тэр бас хувцаа тайлж өдөржин шөнжин Самуэлийн өмнө нүцгэн хэвтэж иш үзүүлв. Тиймээс Саулч бас иш үзүүлэгч юм уу гэлцэв. Давид Рамагийн Наоитоос зүгтэн Йонатан руу ирж "Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гин буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг ирнэ вэ" хэмээн өгүүлв. Йонатан түүнд "Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бах ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух вүлээ? Тийм юм байхгүй" хэмээн өгүүлв. Гэсэн ч Давид дахин тангараглан "Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр Йонатаныг гомдоохгүй тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байх тун" хэмээн хэлсэн билээ. Гэвч эзний амьд буугаар болон таны амьд буугаар үнэхээр тангаргалж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай бүү хэмээн өгүүлв. Йонатан Давидэд "Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө гүйцэтгэе" гэв. Тиймээс Давид Йонатанд "Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. 3 дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя. Хэрв таны эцэг намайг асуусаар л байвал Давид Бэтлехэм хот руугаа түргэн явхаар надаас гуйс юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн дахил өргөх ёслол болох ажээ" хэмээн өгүүлэгдэв. "Хэрв таны эцэг сайн гэж хэлвэл таны бол аврагдана.
Харин хэрэв тэр ихээр хэлгэнвэл тэр надад хор учруулахар шийджээ гэдэгт итэг. Иймээс өөрийн боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та эзэнд тангаргалан өөрийн боолдоо гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад гин буруу байвал та өөрөө намайг алгатун. Намайг эцэгтэй аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ гэв. Йонатан Давидэд "Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм" гэж үгээхэд Давид Йонатанд "Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ" гэв. Йонатан Давидэд "Явъя, хээр талд гарыг" гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав. Тэгэхэд Йонатан Давидэд "Израилийн бурхан эзэн гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдийн үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж чамд дуулгахгүй гэж үү? Хэрэв миний эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол эзэн Йонатаныг ийхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. Эзэн миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай. Би амьд хിവэр байвал намайг өхүүлэхгүй байлгахаар эзний хайр инэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү? Эзэн Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед чи өөрийн хайр инэрлийг миний гэрээс үрд салгахгүй байх болтугай хэмээн өгүүлэв. Йонатан Давидын гэртээ гэрээ байгуулад эзэн Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай гэв. Йонатан Давидэд хайртай байсан тул түүгээр дахин тангаргалуулв. Учир нь Йонатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ. Йонатан Давидэд "Маргааш шинэ сарын баяр. Чиний суудлал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно. 3 өдөр болоход чи гарч яван урд нь нуугдж байсан нөгөө газартаа очиж Езелийн чулууны дэргэд байх тун. Би байх харгуйжгүй мэд тэр зүг рүү 3 сум тавина. Би нэгэн хөвгүүнийг явуулж явд сумнуудыг олж ир гэж хэлнэ. Хэрвээ би хөвгүүнд тусгайлан хар сум чиний наад талд байна. Түүнийг авчир гэж хэлвэл чи гарч ирээрэй. Учир нь эзний амьд буугаар тангаргалъя. Чамд ямар ч гай дотгор аюул байхгүй. Харин хэрэв би залууд хар сум чиний цаа талд байна гэж хэлвэл чи яваарай. Учир нь эзэн чамайг явуулж байна. Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол харагдав. Эзэн чи бид хоёрын хооронд мөнхөд байна гэж хэлв. Саул Йонатанд ихэд хэлэгнэн бузар тэрслүү эмийнхүү. Чи Есийн хөвгүүнтэй шадарлаж өөрийгөө шившиглэн ихийгээ ичхүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна. Есийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч чиний хаанчлалж тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой хэмээн өгүүлв. Харин Йонатан эцэг Саулдаа хариулан яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үлдсэн бэ хэмээн өгүүлв. Тэгэхэд Саул Йонатаныг алахаар түүн рүү жад шидэв. Ийхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Йонатан мэджээ. Йонатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож шин сарын баярын 2 дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсанд Давидын төлөө сэтгэлэн зовж байв. Өглөө болоход Йонатан бяцхан хөвгүүнийг дагуулan Давидтэй болцохоор хээр тал руу гарч яв. Тэр хөвгүүнд "Миний харах гэж байгаа сумыг олж ир" гэв. Хөвгүүнийг гүйж одоход Йонатан тэр хөвгүүний араас сумаа тавив. Йонатаны сум харавсан газарт тэр хөвгүүн хурч очиход Йонатан хөвгүүний араас дуудан "Сум чиний цаан чинь байна" хэмээн хашгиран өгөөлөв. Йонатан хөвгүүний араас дуудаж хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Йонатаны хөвгүүн сумыг авч эзэн лүгээ ирэв. Гэвч хөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Йонатан Давид хоёр л учрыг мэдэж байлаа. Йонатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч үүнийг хот руу авч яв гэж өгөөлөв. Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүрээрээ газар шаан унаж 3 удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлв. Йонатан Давидэд "Тайван явахдав. Чи бид хоёр эзэн чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай" хэмээн өгүүлж эзний нэрээр бие биедээ тангаргалсан билээ гэв. Тэгээд Давид босож явв. Йонатан хот руу буцаж явжээ. Давид хаан болсныхоо дараа Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Йонатаны төлөө тэр хүнд инрэл үзүүлэх юмсан гэв.
Зиба гэдэг нэртэй Саулын гэрийн зарц байсан бөгөөд түүнийг Давид дээр дуудаж ирүүлв. Хаан түүнээс "Чи Зиба мөн үү?" гэхэд тэр "Таны бол би байна" гэв. Хаан "Саулын гэрээс хэн нэг нь үлдээгүй юу? Би түүнд Бурхны инэрлийг үзүүлмээр байна" гэв. Зиба хаанд "Йонатаны хүлгүү хүн би" гэв. Хаан түүнээс "Тэр хаан байна" гэж асуухад Зиба хаанд хариулан "Ло Дебарт байдаг Амиелийн хүү Махирийн гэрт байгаа" гэж хариулав. Тэгээд Давид хаан хүн илгээн Ло Дебараас Амиелийн хүү Махирийн гэрээс түүнийг авчруулв. Саулын ач Йонатаны хүү Мефибошет Давид дээр ирж нүрээрээ газар унан мөргөв. Давид "Мефибошет" гэхэд тэр "Таны боол би энд байна" гэв. Давид түүнд "Бүү юм ээ. Би чиний эцэг Йонатаны төлөө чамд инэрлийг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг чамд эргүүлж өгнө. Чи миний ширээнд тогтмол хооллох болно" гэв. Мефибошет дахин мөргөн "Үгсэн нохой мэт боол бие чинь хэн болоод таны халамжийг хүртэнэ вэ" гэв. Тэгэхэд Саулын бол Зибаг хаан дуудаж Саулд болон түүний бүхэл гэрт харьяалагдах хамаг юмыг би чиний эзний ач хүүд өглөө. Танай эзний ач хүү хоол хүнстэй золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудтайгаа түүнд зориулан газрыг хагалж үр жимсийг нь авчирч өгч байна. Гэлээж эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд тогтмол хооллох болно гэв. Зиба 15 хөвгүүн 20 боолтой ажээ. Тэгэхэд Зиба хаанд "Хаан эзний минь боолдоо тушаасан бүгдийн дагуу боолтой нь гүйцэтгэх болно" гэв. Ингээд Мефибошет хааны хөвгүүдийн нэг адил Давидын ширээнд хооллох болов. Мефибошетэд Миха хэмээх нэртэй балчир хөвгүүн байв. Зибагийн гэрт амьдардаг бөгөөд Мефибошетийн зарцнаар болов. Ингээд Мефибошет хааны ширээнд тогтмол хоололдог байсан тул Ерүслимд амьдрав. Тэр 2 хөлгүү байв. Өнөөдрийн дугаараар бүгдээрээ хамтдаа Йонатан болон түүний хөвгүүн Мефибошетийн талаар ярилцлаа. Та нар маань Библи судрын 1-р Самуэль болон 2-р Самуэль номоор дамжуулан Йонатан болон түүний хөвгүүн Мефибошетийн талаар илүү сонирхолтойгоор уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж чинь дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай манайхаа.